Энэ тал дээр яг нэлийн бас солонгос хүмүүс ч гэсэн хохирдог. Тэгээд хамгийн их гэх юм бол гол нөхцөл нь ямар байранд орсон яг л тэр байраа хүлээлгэж өгөх ёстой гэдэг нь үндсэн зарчим болчихж байгаа. Тэгэхээр яг нүүж орохдоо ямар байранд орж байгаа тийм үнэхээр обоон жоохон хар байсан уу, шалан ингээд хөндөрцөн байсан уу, тэр болгоны бүгднгийн зураг бичлэг хийгээд ингээд агаа бэггүй сайн баримт болгоод үлдээж орох хэвээр. Тэгээд тухайн амьдарч авах хугацаанд болох юм бол мэдээж хувь хүн эвдсэн ч юм уу тий одоо хувь хүнээс шалтгаалаад гэмтэл гарсан бол тэрийг заавал өөрөө 100% хариуцах нь болж хэвээр байдаг амьдарч авах хугацаанд. Байрны эзний хариуцах хэвээр зүйл нь юу гэдэг ингэнгүүт тэр хүний нүг яг тэр байрнаас хангах ёстой зүйлүүд гэдээ байгаа шүү дээ. Жишээлбэл ус гарахгүй бүглэрөх ч юм уу өөрөө тийм газ ажиллахгүй байх ч юм уу эсвэл хоолой бүглэрөх яг ингээд заавал би одоо түрээсээ амьдарч авах хугацаанд тухтай амьдрах ёстой нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр тэр нь одоо ямар нэг асуудал гарлаа гэх юм бол тэрийг бол байрны эзэн хариуцах ёстой байдаг гэсэн.